Тэгээ хэвлэл мэдээллийнхэн ерөөсөө энэ тухай хизээч ярихгүй. Монголд энийг ярьсан хүн бис харсангүй. Би сая дөнгөж сая герман найзуудаагаа ярьсан. Роман улсад юу болж байгааг та нар сонссон гэж юу болтой юу ч болохгүй. Юу? Би мэдгүй байна. Уламжлалт хэвлэл мэдээллийнхэн энийг ерөөсөө ярихгүй. Яг хэмэл цаанаа засгийн газрын оролцоо дэмжих байгаа. Засгийн газраас санхүүжилт авч байгаа болохоор энийг айл болох дарах гэж үзэж байгаа. За гэхдээ Романы улсын нийслэл юу болж байгаа юм бэ? Германы засгийн газрын төлөөлөгч нар Бундесkanzler одоо ерөнхий сайн өндөр алтан тушаалтууд нь ямар мэдээлэлтэй байсан бэ гэвэл ковид лабораториос гаралтай Америкийн санхүүжилт санаа байгаа хэмэл зохиомл вирус шүүд мэдчихсэн. Улсын аюулгүй байдлын хорон дотор энэ мэдээлэл аль хэдийн зарцсан байсан ярилцчихсэн. Европын холбоо сүрнэ. За энэгээр би юу хэлээд байгаа юм бол Европ сүрнэ гэж юу ч хэлэхгүй байна. Европын холбоо сүрэх ёстой, сүрнэ айл болох хурдан шиг сүрэх юм бол сайн. Би нэг ягаад ийм ихтэй баттай хэлж байна гэвэл дөнгөж сая Ромania улсад сонгуул болсон. За ард түмний нээлттэй арчилсан сонгуулаар хэн сонгогдсон бэ гэх юм бол Georgescu гэдэг нэг хүн сонгогдсон. Тэ ард түмнийхээ 44% сонгуул тийм нэр дэвшигч энэ хүн авсан. Ерөнхийлөгчийн сонгуулаар. За Европчууд тэгээд эсэргээрээ юу хийсэн бэ? Энэ сонгуул дотор оролцоод садаа болоод энэ сонгуулийн үр дүнгийг цуцлаад за тэгээд дөнгөж сая юу хийсэн бэ гэх юм бол Georgescu нэр дэвшигч дахиад нэр дэвшиж болохгүй мань хүнийг хоригдсан. Тэгээд өчигдөр уржигдөр Венис хотод Италид болж исэн хот дотор Европын холбоогийн комисс юу ярилцсан бэ гэх юм бол cancellation of election results by constitutional courts. Үндсэн хуулийн шүүх хурлаар дамжуулаад сонгуулийн үр дүнгийг цуцлая. Европт. За ямар улсуудыг ингээд дуртсан байгаа юм бэ гэх юм бол Армения, Босния, Херцеговина, Гүрж, Georgia, Kosovo, Kyrgyzstan, Republic of Moldova, Macedonia, Peru, Romania and Ukraine. Хамгийн чухал нь хамгийн сүүлд бараг тавьж байгаа Romania, Роман улс. Яагаад тэгж байгаа юм бол хэдүүлээ одоо сонсцгоо. Яагаад Georgescu-гийг хорьцсон бэ? Энэ сонгуулаасаа ягаад энэ сонгуулийг цуцлсан бэ? Юу гэсэн юм бэ гэх юм бол бараг л тийм. Яа энэ юу гэсэн юм бэ? Арчлын эсрэг байгаа ч тийм. Ягаад ийм хүчтэй арчлын эсрэг арга хэмжээ авч байгаа юм бэ гэх юм бол одоо сонсч. За тэгээд Европ өөрийнхөө ингээд танаа юу ярьдаг юм бэ гэх юм бол арчлын төлөө, эрх чөлөөгийн төлөө, бла 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 янз бүрийн худлаа юм ярьдаг шүү дээ. За тэгээд үнэн төрх, үнэн нүүрцээрээ одоо үзүүлж байна. За тэгэхээр Georgescu юу ярьсан бэ? Яагаад Европын холбооны дургийг хүргэсэн бэ? Сонсцгоо. Vreau să declar clar și precis. Războiul din Ucraina trebuie să înceteze urgent. Pentru mine este strategia păcii, nu strategia războiului. Украины дайн миний хувьд бол маш хурдан дуусах ёстой. Дайны төлөвөө биш инх тайвны төлөвөө чухлаа. Mai mult de atât, am văzut ieri cum prin manipulare au fost scoși tineri în stradă. Așa cum i-a scos în stradă, așa îi va scoate și la război. За би тэгээд өчигдөр юу харсан бэ гэх юм бол тийм гудамжинд олон нийтийн одоо талбай дээр залуу хүмүүсийн манипуляцлж гин юуны төлөө манипуляцлж гинэ гэх юм бол дайны төлөө. Удахгүй Европ залуучуудыг дайнд явуулах гэдэг шиг байна. Și nu știu dacă sunt pregătiți părinții să-și trimită copiii la război și să nu se mai întoarcă. За тэгээ манай улсын ээж аав нар ерөөхдөө хүүхдэд дайнд явуулаад тэгээ хизээж дахиж харахгүй одоо дайнд өхөн гэсэн үг. Тийм ээ бэлэн байна уу би итгэлгүй байна. Am fost acuzat că vreau să scot România din NATO și Uniunea Europeană. Fals. Nu am spus acest lucru. За наваа яад юугаараа гүтгэж байгаа юм бэ гэх юм бол Романи улсыг НАТО-гаас гаргана, Европын холбоогоос гаргана гэдээ намайг гүтгэсэн. Тийм төлөвөө надад байхгүй. Niciodată. Am spus însă că vreau să negociez și vreau să pun interesul național pe primul loc, pentru că nu putem accepta orice. Би юу хиймээр байсан бэ гэвэл хэлцэл хиймээр байсан. Ярилцмаар байсан. Яг гэх юм бол Романи улсын эрх ашиг номер 1 тэрний дараа Европын холбоо. Европын холбоо Роман улс юу хийх ёстой, юу хийхгүй юм бэ удирдах болохгүй.
Тэ. Европын холбоо тийм ээ. Европын диктаторшип биш ээ. Европ бол бидний туршаахгүй. Trebuie negociat totul în avantajul poporului român, indiferent de te afli în orice club. A venit vremea ca destinul și drepturile națiunii române să fie respectate. За тэгээд ер нь хэлцэл хийх хэвээр, тохиргоо хийх хэвээр ямар үдэн гарах хэвээр юм бэ гэх юм бол манай улс, миний улсын эрх ашиг номер 1 тавигдах хэвээр ямар хаана гишүүнжлэлтэй байсан ч хамаагүй Романи улсад ашигтай байх хэвээр. За тэгээд цаг болцсон. Ямар цаг юм бэ гэх юм бол манай улсын эрх ашиг хүндлэгдэх хэвээр цаг нь ирсэн. A venit vremea să înțelegem că destinul și drepturile națiunii române sunt eterne. Тэгээ юу л жинэ гэвэл заяа. Романи улсын тавилан, Романи улсын ард иргэдэд сонгоно. Европын холбоо сонгохгүй. За тэгээ ийм юм ярьдаг байсан хүн тэгээ орогдсон Европын холбооны их хурл дотор одоо гишүүдүүд юу ярьж байна гэх юм бол ихэвчлэн гишүүдүүд нь паразит улс төрч болохоор угаасаа энэ хүнийг зайлуулах дуртай, эрх ашигнда дуртай, авилганда дуртай, паразитаар амьдрах дуртай. Гэхдээ зарим Германы хамгийн гол нэг улс төрч маш хүчтэй нэг үг хэллээ. If the Romanian people choose Ceausescu, why do we interfere and why do we stop it? This has nothing to do with democracy. Романи улсын ард иргэд Георгиевскийг сонгож байгаа юм бол бид нар яагаад тэндээс хатаа болж байгаа юм бэ? Энэ арчлалтай ямар ч холбоогүй юм биш үү? Thank you. Romania has now barred Călin Ceausescu, as my colleague Pipera just pointed out. This is unprecedented in the EU member states. За дүнгийн сайхан манай Европын холбооны их хурл юу шийдсэн бэ гэх юм бол Călin Ceausescu сонгуулийн эрхийг тий цуцлаа. Дахиад нэр дэвших хаалгыг хаачлаа. Түүхэнд ийм юм болсонгүй. Европын холбооны их хурл дотор. Хөөе. 6 жил сар болгон сая төгрөг хөрөнгө олт хийсэн хэдийн хөрөнгө олтын батс болох вэ? 145 сая. Сарын 2 сая төгрөг далт хийсэн 6 жилийн дараа 275 сая төгрөгтэй болох юм. За, сарын 4 сая төгрөг далт хийж чаддаг хүн одоо Солонгост амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс бараг бүгдээрээ чадна. 6 жилийн дараа хэрэг мөнгөтэй болох вэ? 536 сая. Энэ юу гэж нэрлэх юм? Санхүү эрхчлөө, байрны урьдчилгаа, хүүхдээ гадаад сурган ерөөхдөө та хэдийн мөрөдөж байгаа бүх юмыг биелүүлэх боломжтой. Тэгээ та баг бүгдээрээ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд иймэрхүү хэмжээний мөнгийг олж исэн баг, далт их боломжтой байсан баг. Малчин жишээгээр үзэх юм бол өдөр болгон хонь хураг авчираад тушаасан уулын ам харсан ч харамсалтай хов хос. Энийг яаж засах вэ? Хашаа засах үнийг дуудах уу? Хотлаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тань мөнгийг тоох хэрэгтэй. Мөнгийг тоох юм бол мөнгө чинь чамайг тоож эхэлнэ. Энийг хаанаас сурах юм бэ? За, би нэг шинэ менторшип хөтөлбөр гаргасан. Мөнгөний дүрм гэсэн нэртэй. 200 хуудас гарсан контент, 25 гарсан видео хичээл, юу дүүрэн байгаа юм бэ гэх юм бол дасгал. Чи дансааны чи анхныхаа хөрөнгө оолтоо хийн. Чи мөнгөний тухай бүх ойлголтуудаа авчна. Тэг хамгийн сүүлд тий чи 5-6 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа хэдийн хэмжээний хөрөнгө оолтын нөхцөлтэй болох юм бэ? Бүх юм гаргачна. Дэлгэрүү мэдээл доор линкээр байгаа. За, одоо контент дээр өөрчлөлөө. Тэгээ дахиад хэлье. Мөнгөийг тоох. Мөнгө чамд бас тоох. Ladies and gentlemen, if democracy were to effect change, that is the sole reason for having a democracy. You can effect change. But what we're seeing now is actually the people can vote for whoever they want, and if the candidate they don't like, they just bar him or put him in jail. Арчил юу юм бэ гэх юм бол ард иргэдэд өөрчлөлтийн тухай, өөрчлөлтийн төлөө сонголтоо хийнэ. За. Тэ. Мөрийн хөтөлбөр улс нь хаашаа явж байгааг таалагдахгүй байгаа юм бол өөр гишүүн өөрийнхөө одоо дуртай мөрийн хөтөлбөртэй гишүүнийг сонгоод улсынхаа тавилангаа өөрчлөх юм байна. За, гэхдээ Европын холбоо дотор ямар нэгэн улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд сонгуул дотор нэр дэвшээд ялаад за тэгсэн чинь тэр ерөнхий сайд мөн ерөнхийлөгч нь тэр элит тий
Европын Брюссельсийн язгууртан, Европын удирдагч нарт таалагдахгүй байгаа мөрийн хөтөлбөртэй таалагдахгүй байгаа юм ярьж байгаа юм бол зүгээр тэр хүнийг нислж болох юм байна. We cannot, as Democrats, we cannot stand for this. The European Commission states, in a healthy democracy, citizens can freely choose their leaders. If the Romanian people choose За тэгээ Европын холбооны үндсэн хууль дотор юу бичигдсэн байгаа юм бэ гэх юм бол тухайн гишүүн орны улсын иргэдүүд чөлөөтэй өөрийнхөө сонгосон гишүүн ерөнхий сайд, ерөнхийлөгч, төлөөлөгч сонгох эрхтэй. За гэхдээ Роман улсын иргэдэд Жоржеску сонгох юм бол яа гинэ? Ceausescu, why do we interfere and why do we stop it? This has nothing to Бид нар яагаад тэрийг зогсоогоод байгаа, яагаад тэр хүнийг хорж байгаа юм бэ? Энэ бол арчлалтай ямар ч холбоогүй, энэ арчлал биш ээ. do with democracy. We need to have a debate on this to get back to our senses. I urge you to vote for this proposal. Тэгээ энийг ярилцах хэрэгтэй юм биш үү? Нээлттэй. Тэгээ тухайн улсуудын төлөөлөгч энэ одоо Герман улсын бас нэг төлөөлөгч нь сууж байна. Энийг ярих хэрэгтэй юм биш үү? Яг гэх юм бол Германд бас юм болох магадaltaй. Франц бас юм болох магадaltaй. Люксембург, Брюс, Бельгид, Голландд ерөөхдөө одоо ингээ харах юм бол заяа. Европын улсуудын их хурл дотор нэг сонгуул болоод тэгээ Европын эсрэг хүн сонгогдох юм бол зүгээр хамаагүй болчих юм шүү. Тэгээ энэ юу юм? Ард иргэдийн сонгосон хүнийг хорно нислаа гэдэг чинь юу юм? Диктаторшип байгаа зү. Энэ Европын холбоо хаашаа яваад байгаа юм бэ те? Сонирхолтой юм шүү. За. Тэгээ хэвлэл мэдээллийнхэн ерөөсөө энэ тухай хизээч ярихгүй заяа. За Монголд энийг ярьсан хүн би харсангүй. YouTube, Facebook, интернет Герман би сая дөнгөж сая Герман найзуудаагаа ярьсан. Роман улсад юу болж байгааг та нар сонссон гэсэн юу болоод байгаа юм? Юу ч болохгүй. Юу? Би мэдхгүй байна. Уламжлалт хэвлэл мэдээллийнхэн энийг ерөөсөө ярихгүй байгаа. Яг гэх юм бол цаана засгийн газрын оролцоо дэндүү их байгаа. Засгийн газраас санхүүжилт авч байгаа болохоор энийг айл болох дарах гэж үзэж байгаа. За гэхдээ Ромania улсын нийслэл юу болж байна гэх юм бол одоо хар. Хэдэн хүн бэ? Энийг ажиглаж байгаа, энэний тухай бичиж байгаа, энэний тухай видео хийж байгаа хүмүүс юу ярьж байна гэвэл заяа Ромania улсад түүхэнд ийм олон хүмүүс жигсаагүй гинэ. Энийг манипуляцлна гэж байхгүй эднэрийг ингээд төлбөртэй бид нар ингээд Сүхбаатарын талбай ингээд төлбөртэй жигсаалыг харддаг шүү дээ. Нэг худлаа хүмүүс гинт нэг самбар мамбар ингээд юу яатсан. Тэгэл магадгүй нэг 200 300 хүн цугларч байгаа. Энэ бол тийм төлбөртэй юм биш ээ. Төлбөртэй бослого ингээд жигсаал биш ээ. Энэ тэр чигт ард түмэнд босч байна. Европчууд энийг юу гэж нэ гэх юм бол энийг тэр чигт арах гэдэг. Яагаад вэ гэх юм бол одоо Унгар улс, Словак улс за тэгээд араас нь Ромania нэмэгдчих юм бол Украины дайны эсрэг, Европын тийм мөрийн хөтөлбөрийн эсрэг. За тэгээд тэрний дараа Германы AfD сонгогдчих юм бол Франц Марин Ле Пен сонгогдчих юм бол юу болох юм бэ гэх юм бол энэ Европын холбооны энэ бүх юм нураад эхлэх байхгүй юу. За яг энийг дараад байгаа юм бэ гэх юм бол Европын холбоо бол Америкийн Байдны засгийн газрын амар адилхан. Баахан мөнгө угаалт явж байгаа. Баахан тарих угаалт явж байгаа. Маш олон улс төрчдөндөө ямар ч ажил хийхгүйгээр зүгээр ингээд тэр бомбтон болж байгаа. Одоо төгрөгөөр хэлж байгаа шүү. Саятан еврогоороо. Зөв тэнд паразитээр маш тухтай амьдарч байгаа. Тэгээ энэ систем нуурчих юм бол тэдний амьдрал бас нуурах байхгүй юу? За тийм учраас энэ системийн дархлаа ажиллаад эхэлж байгаа. Тэгээ дархлаа нь ажиллаад эхлээд энэ хэдэн сая иргэдийн хүслийг ингээд дарж байна. Тэгээ би ингээ харах юм бол заяа Романи улсад одоо эхэлж байна. Удахгүй Унгар улсад ингээ Европ даяараа хүмүүс сэрж эхэлж байна. Төөрөнд сэрээгүй маань ингээ захаар нь сэрж байгаа цаг үсэн үү? Тэ. Энэ улам эрчтэй болно. За. Тэгээ Герман улс тэрчтэй унтаастай. Өнгөрсөн 7 хоног ямар мэдээлэл гарсан бэ гэх юм бол Berliner Zeitung заяа. FCC бас
нэлээд хоёр том алдартай хэвлэл мэдээллийнх юу хэлж байна гэх юм бол заяа. Германы тагнуулын алба 2020 онд ковид энэ вирус ерөөдөө Вуханы лабораториас гаралтай юм байна. За, байглаасаа гаралтай биш. Тэ? Шинжлэх ухааны лабораториас хүн зохиосон Хятадаас гаралтай. За тэгээд нэмээд EcoHealth Alliance Америкийн санхүүжилттэй холбоотой тийм лабораториос гарцсан байх магадлал нь 80-аас 95%. 2020 онд Германы засгийн газар, Германы Бундесканцлер, ерөнхий сайд, их хурлын гишүүд, ерөнхийдөө энэ 2020 онд Германы засгийн газрын төлөөлөгч нар, Бундесканцлер, одоо ерөнхий сайд өндөр алтан тушаалтууд нь ямар мэдээлэлтэй байсан бэ гэвэл ковид лабораториос гаралтай Америкийн санхүүжилт санаа байгаа хиймэл зохиомл вирус шүү мэдчихсэн. Өчигдөр ямар мэдээлэл гарсан бэ гэх юм бол Англи улсын тагнуулын алба MI6 заяа. Джеймс Бонд үзсэн хүмүүсний бүгдээрээ мэднэ. Бас 2020 онд юу мэдчихсэн бэ гэх юм бол тийм тухайд Борис Джонсон гих мэдчлэн. Юу мэдчихсэн бэ гэх юм бол лабораторийн гаралтай вирус юм аа. Энэ тагнуулын алтан заяа. COVID-19 second briefing etiology and implications security briefing. Үндсэн аюулгүй байдлын хорон дотор энэ мэдээлэл аль хэдийн задарсан байсан ярилцчихсэн. Natural causation narrative. Ерөнхийдөө тэр нэг юу лээ? Нисдэг юу лээ? Юу гэдэг лээ? Нисдэг баг байлуу мэдэхгүй. Ухааны зах зээл дээр нэг хідэн бохор зах дээр хэд тудлаа гэж гисэн худлаа. Тэ? За. Тэгээ бүр энэ жүжигийг ингээд дахиад жоохон сэргээе заяа. Нью-Йорк хотын тэ засаг дархан бүр ингэжсэн. Free fries when you get vaccinated? Вакцины авах юм бол өнгөө шарсан төмсөрөө ард түмнөө ингээд бүдүүлгээр хэлэхэд боовдчихсэн заяа. Боовдсон. I got vaccinated. Би бол вакцины шахуулсан. You're saying I could get this? These delicious fries? Би вакцины шахуулчих юм бол Wait a minute. би ингээд өнгөө But there's also a burger element to this? нэмээд би чамд Let me check with Bill Neathart. Is it too early in the day to eat a burger? No. This could be breakfast? Okay. I want you to look at this and think about, again, some people love hamburgers, some за энийг хардаа энэ өнгөө шарсан төмс, өнгөө бургер чи хүрээд ирээд бургер аав, төмс аав тэгээд энэ вакцина шахуул. За тэгээ Ursula von der Leyen заяа. Энэ тагнуулын мэдээл мань хүн байсан заяа. Юу ярьж ирсэн бэ тухайд сонсцгоо. Better world also means a healthier world. And vaccination is our best chance to do this. Илүү сайн ертөнц, эрүүл ертөнц. За тэгэхээр илүү эрүүл ертөнцтэй болохын тулд вакцинжуулалт. Vaccines have saved millions of lives in the past 50 years. But right now, millions of children are still at risk. They need vaccines. Тэгэд нас барсан хүүхдүүд, эрүүл хүүхдүүд баг байхгүй COVID-19-оос. Гэхдээ эдгээр юу шахаж байгаа юм те? Томчууд нь буйлууд энэ вакцин авсан. За зах зээлээ томруулъя, илүү их вакцин шахъя, илүү их вакцин заръя. За тэгээ одоо юу ихтэй юм бэ гэх юм бол хүүхдүүдэд вакцинжуулаарэ. За тэгээ энэ вакцинаас болж хэдэн хүүхдүүд нас барсан, гэмтэл авсан гэх мэтчлэн. За Germany confirms mRNA vaccines killed more people than COVID. Anthony Fauci өмнө ярьжсэн те. 2014 оноос 2025 он хүртэл өршөөл авсан Joe Biden-аас. Яагаад? За тэгээд энэ EcoHealth Alliance тий Anthony Fauci, Pfizer гэх мэт компаниудаас санхүүжилт хэрэг авсан бэ? Тий USAID-гаас $53 сая, Department of Defense Батлан хамгаалтын яамнаас $42 сая, Human Health тий одоо эрүүл мэндийн яамнаас $15 сая. Ямар их мөнгө авсан бэ? За. Тэгээд вакцин яриад эхэлж байгаа юм бэ гэх юм бол энэ бүгдээр жоохон холбоотой. Тарих угаалт явж гин, ард иргэдээ зүгээр зах зээл гэж харж гин, шахаа явж гин. Ард иргэдийн эрүүл мэндийн тэднэрт хамаагүй заяа. Тэгээд энэ хардаа
Германы улс төрчид 2020 онд энэ зохиомол вирус албаар тараагдсан. Тэгээ лабораториос гаралтай мэдчихсэн, англичууд бас мэдчихсэн, америкчууд бас мэдчихсэн, японочууд мэдчихсэн. Шинзо Абе яагаад буудулсан бэ? Шинзо Абе тий Япон улсын ерөнхий сайдыг яагаад буудсан бэ? Магадгүй энэтэй холбоотой байж магадгүй тий. Яг гэх юм бол мань хүн вакциныг шахаагүй шүү. За одоо юу авч чинь? Юу болж чинь? Германд. German army struggles to get Gen Z recruits ready for war. Герман улсын цэргийн алба юунд тий юу чадахгүй байна гэх юм бол Gen Z цэргийн алба руу татах, байлдаан, дайнд бэлдэх. Germany's government proposes a new law to fast-track young men to join its depleted armed forces. Германы засгийн газар ямар хууль санаачилж байгаа юм бэ гэх юм бол залуу эрчүүдийг илүү хурдан цэрэгт татах хууль. Macron proposes French nuclear extension Ukraine troop deployment. Macron юу бодож байгаа юм бэ гэх юм бол цөмийн зэвсгээ тий ганцхан Францад байршуулахгүй өөр улсад бас байршуулъя. За нэмээд цэргүүдээ Украин руу явуулъя. Macron бас юу гэж нэх юм бол Macron says will announce plans to mobilize civilians. Тий. Macron ч гэсэн ард иргэдэд цэргийн алба руу татна. За энэ бүх мэдээлүүд толгойн дотор шингээгээд ямар үр дүн гарч ийн. Ямар дүнлэлтэнд хүрч ийн. Энэ Европ бүр ямар аимшигтай ард иргэдийнхаа эсрэг юм хийж байгаа юм бэ? Энэ хизээ зогсох вэ? Хизээний цагт ард иргэдэд ийм новшнуудаас залхна. Тэ? Энэ новш. Нэг Америк новш. Ингээд мэдээллүүд биднээс нуудаг новшнууд. Тэ? Им их мөнгө иддэг. За тэгээ гэмт хэрэг хийсний дараа өөрийнхөө ингээ өршөөчдөг. Монголд бид нэг зөндөө харж ирсэн тий. 8 10 жил болгон нэг өршөөлийн хууль гарч ирээд тэгэл гэмт тий өмнө хулгай шүүхийн шийдвэр авсан хүмүүс ингээ нүхнээс гарч ирээд гэл тий. Европ хурдан сэрээс.